За бүгдээрээ Clipchamp-тай танилццгаая. За энэ програм маань видео засварлах хялбар бөгөөд хүчрхэг хэрэгсэл юм аа. Үндсэн хэрэгслүүд нь ордог зүйлүүдэд танилцъя. Видео засварлах олон төрлийн хэрэгслүүд байдаг. За тэгээд эдгээр үндсэн хэрэгслүүдийг ашиглаад мэргэжлийн өндөр түвшний видео бүтээх боломжтой. За нэгдүгээрт мэдээж хамгийн түрүүнд хайчлах хэрэгсэл байгаа. За хайчлах хэрэгслийг бол cut буюу хайчны хэлбэртэй зурагтай байдаг. Видеоны шаардлагагүй эсрэг хялбархан хайчлсан хэрэгтэй эсрэг үлдээдэг. За энэ бол маш хялбар болсон. Эхлэл болон төгсгөлийг нь тохируулах боломжтой. За бас нэгтгэх хэрэгсэл. Олон видео клипийг нэг доор нэгтгэж уялдаа холбоотой бүтээл үүсгэх. Шилжилтийн эффектүүдийг нэмж бас болно. За эффект нэмэх боломжтой. Фильтр өнгөний тохиргоо хөдөлгөөнд эффектүүдийг нэмж видеого илүү сонирхолтой болгоно. За хэрхэн ажилладаг вэ? Clipchamp дээр видео засварлал нь маш энгийн байдаг. Дараах 3 үндсэн алхмыг дагаж мэргэжлийн түвшний видео бүтээх боломжтой. За энэ бол анхлан хэрэглэгчдэд бол маш хялбар ойлгомжтой байдаг. За нэгдүгээр нь видеогоо оруулж ирнэ. Компьютер утас эсвэл өөрийнхөө үүлэн дээр хадгалсан видео файлаа чирж оруулж иж болно. Эсвэл төхөөрөмжөөс оруулж ирж болно. За өргөтгөлүүд нь MP4 мөн AVA зэрэг олон форматыг дэмждэг. За засварлахдаа бол таймлайн дээр видеого тайрах, хөгжим нэмэх, текст оруулах, шилжилт нэмэх зэрэгээр засварлана. За 3-р нэгэнд засварлаж дууссан видеого экспортлно. Засварлаж дууссан видеого хүссэн чанар форматаар нь хадгална. За мөн YouTube руу эсвэл TikTok руу шууд байршуулах юм боломжтой байдаг. За нэмэлт хэрэгслүүд нь болохоор Clipchamp нь таны видеог илүү мэргэжлийн түвшинд хүрэхдээ олон тийм нэмэлт хэрэгслүүдтэй байдаг. За нэгдүгээрт нь текст нэмэх, дуу оруулах, шилжилт эффект зэрэг хэрэгслүүд нь таны видеог илүү сонирхолтой мэргэжлийн түвшинд хүрэхэд туслана. За эдгээр хэрэгслүүдийг ашиглаж видеоныхоо чанарыг дээшлүүлж болно. За текст нэмэхдээ яах вэ гэхээр гарчиг, тайлбар, хөдөлгөөнд текст нэмж видеоныхоо мессежийг илүү тодорхой болгож өгнө. Олон төрлийн фонт, өнгөний сонголттой. За дуу оруулахдаа хөгжим дуу хоолой, дууны эффект нэмж видеоныхоо уур амьсгалыг бүрдүүлнэ. За мөн өөрт нь байгаа үнэгүй аудио сангаас хөгжим сонгох боломжтой. За шилжилт буюу эффект хийхдээ клипүүдийн хооронд мэргэжлийн шилжилт эффект нэмж видеог жигд сонирхолтой болгож өгнө. За fade, slide, zoom зэрэг олон бас сонголтуудтай. За Clipchamp-ийн давуу талууд нь Microsoft-ийн албан ёсны видео засварлах програм. Энэ нь хэрэглэхэд хялбар бөгөөд олон төрлийн боломжуудыг санал болгодог. Видео засварлах ажлыг хурдан үр дүнтэй гүйцэх боломж олгодог. За мэдээж эхлэгчдээс болон мэргэжлийн хэрэгт хүртэх хинч ашиглах боломжтой байдаг. За үнэгүй хувилбар бол бүрэн боломжтой, хялбар ойлгомжтой интерфейстэй. За Clipchamp-ыг бүгдээрээ туршиж үзээрэй. Энэ бол хүмүүст зориулсан хялбар хүчирхэг видео хэрэгсэл юм аа. Үнэгүй хувилбараар нь эхэлж онлайнаар шууд ашиглаж болно. За тэгээд эсвэл өөрийнхөө төхөөрөмжөө суулгаад ашиглаж болно. Богино хугацаанд мэргэжлийн түвшний видео бүтээх боломжтой. За ингээд үнэгүй эхлээрээ онлайнаар бас ашиглаж болно. За Clipchamp AI гэж юу вэ? Clipchamp нь хэмнэл оюун ухааны AI боломжуудтай видео засварлагч өгөөд хэрэглэгчдэд видео бүтээх процессыг илүү хялбар хурдан болгохыг хүсдэг. Автомат зохиомж буюу auto compose функц нь таны зураг болон бичлэгүүдийг автоматар мэргэжлийн түвшний видео болгон хуурдаг. Үндсэн функцууд нь текстээс дуусгах, дууны чимээ арилгана, автомат хадмал орчуулга зэрэг олон AI хэрэгслүүдтэй. За AI видео эдитор буюу auto compose. За функц нь болохоор зураг болон бичлэгийг оруулсны дараа автоматар мэргэжлийн түвшний видео бүтээдэг. За social content буюу TikTok, Instagram хийхэд бас тохиромжтой. За давуу тал нь хурдан бөгөөд бэлэн видео гарах боломжтой. Техникийн мэдлэг шаардахгүй, хялбар интерфейстэй, олон төрлийн хөгжимтэй, бас мөн олон загвартай. За Clipchamp-ийн гарын авлагыг бүгдээрээ харцгааж байна. За тэгээд Clipchamp нэвтрэхдээ Clipchamp.com-оор орж бүртгэл үүсгэх эсвэл нэвтрэнэ. Тэгээд эсвэл Microsoft эсвэл Google хаягаар хэлбэрхээ холбогдож болно. За видео материал бэлтгэх.
За текст, дуу, зураг нэмэх. За экспорт хийж хуваалцах. За эндээс болоод видеоны чанарыг сонгохдоо за 480, 720, 1080 гэсэн энэ сонголтуудаа сонгоод экспорт авчиг дарна. За ихэнхдээ бид бол дандаа 720-ыг сонгодог. Татаж авсны дараа YouTube, Facebook, TikTok зэрэг сүлжээнд шууд хуваалцахын боломжийг олгодог. За ингээд Clipchamp-ыг гарын авлагыг бүгдээрээ судалд